Хаанбанк 2011 он талархлын баярыг эхлүүлж 379 сая төгрөгийн бэлгийг харилцагчдаа барьж байсан. Тэгвэл 2012 оны талархлын баяраас тодорсон азнуудаа Хаанбанкны зарлаар Лондонгийн олимп үзэх эрх олгосон. Азнууд Лондон хотыг зорьсон байна. Хүн төрөлхтний иргэний инх тайвны бэлэг тэмдэг болсон зуны спорт их наадмыг үзэж Монголынхоо баг тамирчдыг уухайлан дэмжих хүмүүр хүснэ. Хаанбанкны 1.8 сая харилцагчаас тодорч аздан болсон 9 хүн энэ хүслээ биелүүлж Лондонгийн олимпийг зорж байна. Зуны 30 дугаар олимп үзэх азнаар тодорсон Хаанбанкны харилцагчид Улаанбаатар хот болон Дархан хот, мөн Сүхбаатар дорнод Баянгор хөвсгөл Арангай аймагуудаас иржээ. Энэ аздангууд маань Хаанбанкны үн цэнтэй харилцагч байсныхаа төлөө Хаанбанктай урт удаан хугацаанд хамтран ажилласныхаа төлөө олон харилцагчдаас маань хамгийн илүү азтай байж ингээд Лондонгийн олимпийг үзэхээр явж байна. Монголынхоо тамирчдыг, Монголынхоо багийг дэмжих ийм сайхан боломжийг олж авах юм байнамаа. Азан шовоосон энэ харилцагчдаа сайн яваарай, азтай яваарай. Цагийг сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье. Бид нар энэ Хаанбанкны талархлын баяртаа асхан болсон. Ингээд Лондон хүн төрөлхтний баярт сайхан олимп үзэх гэж маш баяртай. Хаанбанкныхаа хандаж олимп үзүүлж гадна баярлсан талархсан маань илэрхийлэхийн зэрэгцээ та бүхний ажил чинь, амьдрал чинь сайн сайхан бүхнийг хүсэж байна. Талархлын баярын супер 7 хоногийн хугацаанд Олимпийн наадмын сагсан бөмбөг усан сэлэлт чөлөөт бүх боксийн тоглолтыг азнууд үзэх юм байна. Лондон зорих азнууд Хаанбанкнд зочилж Хаанбанкны удирдлагуудаас Лондонгийн олимпиад мандуулах алтан соён бот даалбага өнөөдөр хүлээж авсан байна.